Тэгвэл манай төслийн одоо үндсэн баримт бичгэнд орсон тодорхой асуудал байна. Тэгэхээр бичил уурхай гэдэг нэг ангид бусад одоо салбараас тухайлбал уул уурхай салбараас тасалж авч байгаа юм ерөөс байхгүй. Уул уурхай салбар дотроо бичил уурхай өөрөө одоо багтаад ингээд цаашаа улам боловсронгуй болоод явж явах хэрэгтэй. Тэр уул уурхай одоо өмнө жилүүдийн өрнөдлөгдсөн туршлагаас сайн юмнаас нь одоо авч хэрэглээд саар одоо сөрөг юмнуудын мэл болохоор давтахгүй тийм ээ. Ингээд цаашаа одоо явж явах хэрэгтэй. Энэ салбарт гэж би ярив бичил уурхайд өнөөдөр олон гаруй мянган хүн ажил хийж байна. Тэрчгүй хэл энэ бичил уурхайгаас өдөр тутмынхын амьдрал ер нь тодорхой хугацаанд ирээдүйн хамааралтай иргэд асар олон мянгаар тоологдож байна өнөөдөр. Тоологдож байна. Нэг талаа нөгөө талаас бичил уурхай өдрөө хэлсэн энэнийг осол авааргүй авч явах тийм хэрэгцээ шаардлага байна. Бас энэ бичил уурхай дээр зохион байгуулалтын ихээхэн одоо өөрчлөлтүүд хийх шаардлагатай болж байна. Ингээд явсан тохиолдолд бичил уурхай бол Монгол улсын орон нутгийн ялангуяа эдийн засагт зах хэмжээний хувьд нэмэр бол ёстой дооч болж байгаа. Тэгэхээр бид одоо тэр талыг харгалзаж үзээд дэд салбарын хэмжээнд бичил уурхай цаашдаа явах хэрэгтэй юм байна гэж ингэж харж байгаа. Тийм.